Ингэхдээ илчилгээний одоогийн байгаа нийтлэнгийн түвшнээс хэтрүүлгүүгээр угаасан нүүрсийг Эрдэнэс тавталгаа сайжруулсан түвшний үйлдвэрт нийлүүлсэн нүүрсний тодорхой хувийг нь Эрдэнэс тавталгаа сайжруулсан түвшний үйлдвэр шууд савлна. Тодорхой хувийг нь нунтаглаж нөгөө барьцалдуулагчтайгаа хольж хэвлэж одоо хэрэглэгч түргэнэ гэсэн ийм одоо шийдэл дээр хүрээ явж байна. Одоо дөнгөж сая биес тавталгаа удирдлагуудаа уулзлаа. Эрдэнэс тавталгаа. Тэгээ бид нар ойрын үед нөгөө лабораторийн туршилтаа дахиж хийя. Яг нөгөө угаах баяжуулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг бид нар аваад хамтдаа энэ химийн хүрээлэнгийн хэд хэдэн одоо туршилтын лабораториудад өгч эцсийн байдлаар нөгөө илчлэг болон үнслэг, хохирлог, чийглэг гэсэн үндсэн хэдэн дөрвөн үзүүлэлтээ ялгаж авъя гэсэн. Ийм зүйлийг ярьлаа. За алдагдал юуны хувьд бол тэр өмнө нь одоогийн байдлаар энэ 5 жилийн хугацаанд Эрдэнэс тавталгаагаас нийтдээ 1.5 их найт төгрөгийн юу авсан. Санхүүжилт авсан байгаа. За хоримтлогдсон алдагдлын хувьд бол 1.2 их найт гарan алдагдал бичигдэж байгаа. Тэгээд энэтэй алдагдaltaй холбоотой асуудлыг хот руу сая 12 сарын 1-ээс энэ сайжруулсан түвшний үйлдвэр шилжиж ирсэн учраас өмнөх үр авалгыг бид хариуцахгүй өмнөх одоо тэр Эрдэнэс тавталгаад энэ үр авалгыг нь одоо арилгах, барагдуулах, бичлэлт хийх чиг үүргийг өгөөд 2027 оны 1 сарын 1 хүртэл энэ сайжруулсан түвшний үйлдвэрийн тодорхой хэмжээний санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэс тавталгаа шийдэж яваа. 27 оны 1 сарын 1-ээс хойш хот алдагдaltaгүй болгож цаашаага энэ үйлдвэрийг бий дааж авч ийм шийдвэр дөнгөж сая цаасар уралдаанд гарсан.